Маа сайн байна. Намайг Инх Болор гэдэг. За тэгэхээр танай ам бол хэд вэ? Манай ам бол 4. Танай ер нь сарын цахилгааны төлбөр ихэд гарч ийн чип акцыг ашигласнаар? Шөнийн тарифтайгаа нэг 360 гараад тэгээд хөнгөлөөд 240. Гаднаас ирээд гэрээ дулаацуулахад хэдэн минут зарцуулж байна? Гаднаас ирээд гэрээ энэ чип акцтайгаа болохоор гаднаас ирээд гэрээ дулаацуулна гэсэн асуудал байхгүй. Зүгээр шууд орж ирээл хоолундаа хийгээл эхэлнэ. Өмнө чип акцыг ашигладгүй байхад өдөртөө хэдэн минутын даллаан зарцуулдаг гэсэн мэгэд. Өмнө чип акцыг ашигладгүй хахад өглөө босоод мэдээж би чи гал төлдөг хүн чинь эхлээд үнсээ аавн дараа нь яндангаа хөөлнө. Тэгээд модоо хийгээд галаа төлнө. Мэдээж цогшоод исэн хэрэгнгүүт нь нүрсээ хийн штэ. Ер нь галгаанд 30 минут бол зарцуулна. Тэгэхээр нэг өдөрт гэсэн үг те? Өдөр чинь зөвхөн өглөө галлахад. За тэгэхээр ихэд бүтэн өдөр гэвлээд болох. Бүтэн өдргөл өглөө өдөр орой төлнө штэ. Гэртээ байгаа хугацаанд өглөө өдөр орой төлөх чинь нэг цаг гарan болно штэ. Гэрээ цэвэрлэхэд ер нь чип акцтай болсноор илүү амар болсон уу? Тэгээд хэр хугацаа зарцуулж байна? Эхлээд гал төлдөг байхад нэг өнжөөл тоосоо арчин тэгэхгүй нөө үнсээ авахд божигнэн, нүрсээ ихэд божигнэн. Чип акцтай болцохоор чинь энэ тоос шороо юусоо татахгүй. Тэгэл 7 хоногтой нэг ингээд хальтгүүлгээл арчичдаг. Нүүр төлдөг байхад ер нь одоотой харьцуулахад хүүхэд мөхөд та өөр дээрээ анзаархад ханиад шугнаад хүрэх нь их байсан уу? Ер нь эрүүл мэндийн тал. Нүүрс төлдөг ханиад шугнаад хүрэх нь их штэ. Ягаад бол орой боцоод өглөө босоод юу яаж байгаа юм чи? Хүүтэн гэрт босоод ингээд тодорхой хэмжээгээр дулаацуулаад гараа явж байгаа юм чи. Орой орж ирэхэд бас хүүтэн гэрт хүүхдүүд чинь хуцаа тайлж амжихгүй тэгэл гал түлээл дулаацсны дараа л хуцаа тайлна. Ягаад гэвэл манайх нөгөө өдөртөө хүн байдгүй айл болохоор гэр ямар ч галгаагүй үлдчихдэг байхгүй юу? Тэгээ хүүтэн гэрт орж ирж байгаа хүүхд чинь мэдээж ханиад хүрнэ. Маш их мөнгөөр энэ зарцуулдаг байсан. Сартаа бол зоолттой 2-3 удаа ханиад хүрнэ. Одоо бол энэ үйл бол миний охин ерөөсөө ханиад хүрээгүй. Анх нэг нүрс төлдөг байхад тэдэн төгрөгөөр ч юм уу портер авах ч юм уу ер нь нүрсээ яаж авдаг байсан бэ? Тэгэлтэн дээр нүрсээ авахын тулд бензин тосоо зарцуулна, бас дээрээс нь машин минь харуулна, зөөж байгаа хүн халтар болно. Маш их цаг хугацаа мөнгө төгрөг зарцуулдаг үежэл гэж бодогдож байна доо. Чип акцтаас илүү цаг гаргаж байна уу? Тэгээд энэ цагаа хэрхэн үнэлэх вэ те? Гал төлдөг байхад бол мэдээж өглөө босоод нүнс нүрсээ аваад яндангаа хөлөөл галаад төлнө. Тэгээд бүгдээрээ гараа явсан үед бол орой орж ирэхэд маш хүүтэн дахиад галгаагаа шинээр эхэлнэ. Чиптэй хахад бол өглөө босоод гараа яваад өгнө. Орой орж ирээл хоолундаа хийгээд идэнэ. Эдийн засгийн хувьд ч маш их хэмнэлттэй, тийм үе цагийн минь хэмнэж байгаа. Юугаар ч үнэлшгүй байгаа надаа. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу? Донжлын Оюнсрын гэдэг намайг Чингэлтэй дүүргийн 12 дугаараар амьдардаг. Хэдэн антай гэр вэ? 5 антай гэрт амьдардаг. За өдөртөө танах галгаанд гал түлхэд хичнээн минут зарцуулаад ах шиг байна. Манайх гал түлхэд бол нэг 20-30 минут зарцуулдаг. Өдөртөө нэг л галлах уу? Их хүйтэн байвал тэгэл 2-3 удаа. Цахилгааны мөнгө сартаа хэд гарч байна танах? Манайх цахилгааны мөнгө одоо сартаа 100 гараад төлж байна да. За танах сартаа түлээн үрсэндээ хичнээн төгрөг зарцуулаад байна. Сартаа манайх чинь түлээн үрсэндээ 150 орчим зарцуулдаг. За түлээн үрсээ өөртөө унаагаараа аваад байна уу? Хүргэл дээр авж байна уу? Хүргэл дээр авдаг. Хүргэлт нь болохоор нэг удаагийн хүргэлт нь 15. Тэгээд сартаа 4 удаа авдаг. 60,000 төгрөг. Цэвэрлэгээндээ ер нь хэдийн их цаг зарцуулж байна? Манайх ч галалдаг болохоор зэрэг үнс юу их бордог болохоор зэрэг цэвэрлэгээндээ цаг их орно. Өдөр болгоно арчиж цэвэрлэдэг. Галгааны температурын зүрхнээс болж та нарын эрүүл мэндэд ямар асуудал тулгардаг вэ? Галгаанд болохоор нэг хит их халдаг. Тэгээ халсны бол бас хүүхдүүд их хөлдрөөд тэгээ хадууцахаараа гарчгүйгээд ханиад хамуу их тусаад идэмаа тэгээд. Нэг хүүхдийн ханиад дэмжлэхэд ер нь та хичнээн төгрөг зарцуулж байна. Нэг хүүхдийн ханиад дэмжлэхэд ороос нэг 50-60,000 төгрөг орно. Тэгэл манайх чинь нийлх 4 хүүхдтэй хайж. Тэгээд та ер нь чипийн талаар юу гэж бодож байна? Чип акц бол сайхан дулаахан, цэвэрхэн манайх одоо тавиул гэж бодож байгаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7715 2828 лавлах утас болон агаар нэг Facebook хуудсанд хандаж захиалан аваарай. Нүүрсгүй шийдэл ногоон ирээдүй.